Хай манайхан Аянга TV 8 за эмо чим шиг нэг тийм сонин ганцаарсан мэдрэмжтэй тийм сонин өдөр байна. Тэгээд ямар ч энэ өдрийн мэндийг хүргэе. Аянга TV гэх нь өнөөдөр жоохон сэтгэлээр унсан нэг тийм сонин өдөр өнгөрлөө. Гэхдээ ямар ч байсан ээлжид гоё хүнээ баярлуулад сэтгэлээ сэргээхээр ингээд сууж ийна. За өнөөдөр ямар хүн баярлуулж гоё сэтгэл санаагаа өргөх вэ гэхээр би дээрээс хойш ер нь бодоод байсан. Миний бас подкастэнд орсон болроо гэд хөрхи ихч маань байгаа. Би тэр нэг хотод амьдардаг гэсэн мөртөө ерөөсөө ингэж уулзаад ингээд гоё холбоотой байж ер нь баг чаддгүй. Гэхдээ хэдий ч гэсэн ер нь бол ингээд сэтгэлдээ болроо ихчиг болвол ингээд нөгөө бас сэтгэлд гоё юм том орон зай үлдсэн. Ингээд хамтдаа ярьжсэн амьдрал ярьсан тэр ингээд цаг хугацаа болдог. Айгүй гоё хүндлэлтэй ингээд үлдээд сэтгэлд ингээд хоногшсон байна. Тэгээд болрооч маань сүүлд хоёулаа нэг гоё уулзаж гоё ингээд юм ярих юмсан их чинь хаяа бас өмнөх хэд ганцаардах юм аа гэдэг үргэлж ярьжсэн. Тэгээд яг үндэ тэр үгийг сонсоод миний ч айгүй сэтгэл өвдсөн шүү болроогчээ. Тэгээд дүүн цаг зав гаргаад ингээд уулзаж учирч чадахгүй байгаа ч гэсэн тэглэрээ таныг бол ингээд дэмжээлтэй. За ихчээ хай тийм амжилт шүү. Тэгээд хичээгээрээ гэл ингээд байж байгаа шүү. Тэгээд ер нь нөгөө тэгж боддог. Одоо юм удаан уулзаагүй ч гэсэн заавал ингээд байнга уулзаал ингээд байнга чи минь яаж ингэж ингээд тэ найз нөхдийн хувьд ч гэсэн тэгээд ээж чадахгүй ч гэсэн ер нь бол ингээд уулзахгүй байж байгаад нэг уулзахтаа яг тэр одоо нөгөө өмнөх бигээрээ те байх юмсан гэж айгу одоо зарчим гэх юм уу миний хувьд те тэгж бодож явдаг. Яг ингээл нэг хэлэхэд чинь зарим хүмүүс тэгдэж штэ ингээл уулзаагүй удажсэн ингээд уулзахаараа гинт ингээд шал өөр хүн шиг болсон байдаг штэ ингээд нэг юм сонин эсвэл нэг өөр хүмүүсээс ингээд миний тухай сонссон ч юм уу эсвэл одоо яа гэв мэдэхгүй нэг юм өөрчлөгдсөн харилцаа нь өөрчлөгдсөн. Миний хувьд бол яг ингээд нэг юм зарчмын одоо бүр баримталж явдаг хамгийн том зүйлийн маань нэг болохоор ер нь л ийм байдаг. Би нэг хүнд яг ингээд надад таалагдаад те яг ингээд гоё сэтгэл үлдээх юм бол би тэр хүнийг ингээд яг өөрийнхөө дүгнэлтээр өөр бусдаас ерөөсөө сонсоод яг тэр миний дүгнэлтэнд бол ингээд өөрчлөлт ордоггүй аль болохоор тхийг хичээдэг. Тэгээд жилийн дараа уулзсан ч сарын дараа уулзсан ч яг л би өмнө нь уулзсан тэр одоо юмда үгүй яг л тэр хിവэрээ те ингэж уулзахыг хичээдэг. Яг ингээл энийгээ шаасан бол энийг л дараа нь уулзах те. Тиймэрхүү ер нь зан чанар бас хүмүүс хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгээд миний л хувьд бол тийм байх юмсан гэж боддог. Миний 90 тойрны хүмүүс бас намайг мэддэг бах. Ер нь бол би аль болохоор яг өчигдөр салсан яг тэр хിവэрээ маргааш нь уулзаж яг тэр л одоо сэтгэл зүгээрээ тэр хүнтэй харьцахыг хүсдэг. Хин нэгнээс ямар нэгэн зүйл сонсоод ч юм уу одоо өөрчлөгддөг үзэл бодол одоо өөрчлөгддөг тэр цаг хугацаа магадгүй ард өнгөрцөн байна. Тэгээ болрогчтэйгээ бас яг тийм сэтгэл зүйтэй байдаг шүү. Хоёлаа магадгүй маргааш уулзсан ч гэсэн дүүн бол яг л өмнө нь энийгээд тэр салсан те яг тэр хивэндэл байгаа. Яг нэг зангаараа байгаа шүү. Тэгээд уулзахгүй очихгүй байлаа гэд холдож хүндэрсэн зүйл бол ерөөсөө биш байдаг шүү гэж хэлмээр байна. За тэгээд болрогчтэй амар тийм сэтгэлийн хаттай амар мундаг юмхтэй гэж би боддгоо. Болрогчиг бол үнэхээр тэгж боддог. Яг тэгэхээр подкастэнд оролцож байхад угаасаа яг хэлжсэн байхгүй их чинь юу 4 хүүтэй гэдэг те 4 хүүтэй тэгээд 4 хүү маань бол одоо ингээд баг нь энд жаахан одоо шалтгааны улмаас те бид нэр ингээд энд багаагаа ингээд эмчлүүлэх гээд ирсэн байгаа. Тэгээд ер нь бол одоо гол зорилго нь энд ирсэн гол зорилго нь бол хүүгээл эмчлүүлэх гээд ярьж исэн. Тэгээд тухайн үед бол надад бол амар тийм бахархмаар санагдчихсан. Угаасаа ер нь ээж хүний яг нэг тийм
гэх юм уу те. Ээж хүнээс л эцэг хүнээс л ер нь тийм агуу хайр гардаг гэж би боддог. Үр хүүхдийнхаа төлөө тэгээ энэ амьдралын төлөө хань ижлийнхаа төлөө ер нь эмэгтэй хүн л хамгийн их хатуужил төвчээр хамгийн ухаан одоо хамгийн их сэтгэл одоо дээсдэг юм болов гэж тэр ярилцлагын дараа бодсон. Тэгээд өөрхөн хүн одоо нийлээ идгээд одоо ер нь ингээд айгу хөрхөн болсон гэд би ер нь болрогчийн Facebook story гэл угаасаа найзууд болохоор хардаг. Тэгэл чатаараа зүрх дараал сайн сайхны хүсэл тэгэл хөрхөн байж идэг хөрхөн байж идэг шүү. Тийм. Тэгээ нэг тийм гоё юу штэ тэгээ нэг юм амьдрал тийм амар ялархаал тий ингээл амар гомдлол ёстой би яагаад ингэж амьдраад байгаа би бол ингээл амар их бусдаас илүү төвчээр хатуужил гаргаж ингээл ингээд хахаас илүү энэ одоо чадах зүйлээ төвчээд тий хийж чадах бүхнээ хийгээд ингээд өөрийнхөө амьдралтай өөрөнгөсөө хариуцлагатай өөрөнгөсөн бодолтой тий өөрөнгөсөн байр суурьтай ингээд амьдарч ажиллаж байгаа гэр бүл бол Солонгост маш их байдаг. Миний л тулах ёстой амьдрал гэж хүлээгээд авчих нь бас айгүй том юу гэж боддог. Заавал байх ёстой нэг зүйлийн нэг гэж боддог. Миний хувьд тэгээд болрогч бол яг л тийм хүн юм шиг санагдсан надаа. Ерөөсөө хүүтэйгээ тэр нэг одоо харилцааныхаа тухай ингэж сонсоход бол яг л тийм гоё хүчтэй тий хүүтэй тийм өлгөр дуурал болж харуулдаг юм байна да гэсэн бодол төрсөн. Тэгээд би ч гэсэн тэр зүйл ярьсланаас бол айгүй олон зүйлийг өөртөө авч үлдсэн. Тэгээд нэг тийм гоё хүчтэй эмэгтэй байна. Тэгээд болрогчтой өнөөдөр гоё 4 хүүтэй штэ тий 4 хүүтэй гэхээр чинь тэгээд ер нь л айгүй хамгийн түрүүнд та өөртөө бас айгүй хайртай байгаарай гэж л хэлмээр санагдсан тий. Эмэгтэй хүн чинь ер нь тийж штэ ингээл хүүхдийн тоо ихсэх тусам яг хүн хүндээ өөр л ах л та. Гэтэ ер нь хөвчлэн хүүхдийн тоо ихсэх тусам ч юм уу амьдралын ачаал ихсэх тусам л ер нь ингээл өөр дээрээ ачаалыг амар аваал тий. Нэг мэдсэн чинь ингээд өөрийгөө хайцсан амар олон жилийн дараа ингээд эргээд харсан чинь би тийм байсан байж тээ гэдэг нөгөө ингээд чирээд аваад ирдэг шиг тий. Тэр л одоо эмэгтэй хүний хамгийн хатуу туулдаг тэр амьдралын зам юм болов гэж бодсон. Тэгээд болроо хичээг бас подкастаа зөксгөл би яг хэлжсэнээ санаж байна. Төвчих одоо хүртэл зүйлийг төвчээ тий. Бас төвчж болдгоо зүйл гэж амьдралд байдаг шүү. Тэгээд та өөртөө хайртайгаарай. Хамгийн гол нь та өөрийгөө хайрлаж ич гэр бүлэнтэй эргүүс харуул. Бүх зүйл сайхан болно доо гэд подкастаа төгсгөж исэн сайхан юм шиг санагдаж байна. Тэгээд аим хөөрхөн болрогчдыг бол байнга мэдчилдэг битэр ер нь л тэгэл хийндээ тусдэнтэй тий мэдчлээд өө ихчээ Монголоос хүү ирсэн шүү ажил төрөл байна алуу та минь гэж нэгэн гол аим хөөрхөн тэгэл чинь болгоноо аваад хүрээдэр гэл тэгдэг тэр занднаас амар талархдаг тий бас нэг манай монголчуудын бас нэг дийлэнх байдаг сайхан шүү байдаг бас зан чанарын нэгдээ жаахан гоё юу нэ гоё минт хийж өгнө тэгээ дөрвөн сайхан хүүгийн ээж эмэгтэйд одоо гоё тосон өнөрт ингээ бэлгэлгээд сэтгэлээ шингээгээд сууж байна. Nice. За ингээд цаваа гоё бэлдээ тавьсан. Шашиг юугаа наагаад одоо баг бас туршлагажаа л байна. Тэгээд миний угаасаа мөрөөдөл зорилго бол тий энүүгээрээ ингээд туршлагажаад зөндөө олон гоё өнөрттэй өнөрүүдтэй танилцаад
Тэгээд яа тийм томол мөрөөдөл гоё шүү дээ. Тэгээд ирээдүйд гоё өөрийн гэсэн үнэрсний брэндтэй болно доо гэсэн бас өөрхөн нууцхан мөрөөдөлтэй. Ноцгож яах одоо баг нуугаад авч юу аах вэ гэдэг шиг. Тийм тэгэл гоё багаар дахиад явж идэл. Сайхан хизээ нэг юу яах вэ? Гоё нөхцөл байдал те бүх зүйл нь гоё бүрдээд тэгээд миний хүсэл мөрөөдөл бас биелэх цаг доор энэ гоё бичлэгнүүдээ дараа нь гоё ингэж ухрааж үзээд өөрөөрөө бас бахархаад нэг тийм гоё төсөөлж боддог. Магадгүй маш ойрхон бах. Надаас шалтгаалх бах. 2-3 жилийн дараа ч байж магадгүй. 1-2 жилийн дараа ч байж магадгүй. Тэ. Ирээдүйд юу болохыг таашгүй. Гэхдээ би хүсэл мөрөөдлөөр ерөөсөө орхиогүй. Дотоо бодсон сансан зүйлээ багаар хийгээл яваад байгаа. Тэгээд ирээдүйн өөртөө бас гоё хэлэх хөхтэй, хийсэн зүйлтэй тий. Ер нь ингээд бичлэг хийдэг баснаас хойш бол амар их тэгж боддог болсон. Айгу зөв зүйл хийжээ тий. Олон хүн үзэх нь яах вэ? Гол нь надад өөртөө амар гоё дурсамж үлдэж байгаа юм байна да. Гэдгийг амар үнцнийг тэгж ойлгосон. Тэгээд бас гоё чадах зүйлээрээ ингээд нэг ч ихсэн юм бихтэй гоё бүр ингээд цар жилээр нь аз жаргалтай байлгаж чадахгүй ч гэсэн яг нэг өдөр те яг тэр секундэд бас нэг жоохон жаргал бэлгэлж байгаа юм болов гэж бодохоор бас амар гоё миний хувьд бол маш гоё дурсамж маш гоё цаг мөч өнгөрж байгаа. Тэгээ бас өөрөөрөө бяцхан бахархсан. Тэгээд багаар явж идэл тэгээд хизээний цагт миний мөрөөдөл хажууд ирэх бах гэж боддог. Тэгээд өнөртөн маань бэлэн боллоо. Өнөөдөр би баг зэрэг peppermintтэй, тэгээд оранжтай, тэгээд юутай, чамунтай, цитрустай, тэгээд ийм ер нь бол оранж өнөр зорхилсон. Зорхилж өнөртөх болно. Тэгээд ийм тасан өнөртөнгээ болгоогчтэй бэлгэлгээд бэлтгэлээ. Тэгээд болгоогч маань бол амар төвчээртэй эмхтэл гэж бүр амар ойлгоцсон, мэдэрсэн. Тэгээд энэ бяцхан биенээс ямар их төвчээр гардаг юм бэ гэж хайр хүрч барахжилаа тухай үедээ. Тэгээд угаасаа юм нэгээр дуусахгүй гэдэг шиг амьдрал угаасаа байнга өнөөдрийнх шиг байхгүй. Хэсэг хугацааны дараа хөдөлмөрлж ямар нэгэн байдлаар ажиллаж хичээж л аваад үр дүн нь заавал ирнэ гэж би боддог. Тэгээд болгоогчтэй өөрийнхөө хийсэн тосон өнөртөнг илтчлээ. Тэгээд та минь голон гоё эрүүл их байгаарай гэр бүл хөөрхөн бяцхан өөрсдөө хань ижил бүх одоо эргэн тойрны хүмүүс гоё эрүүл байгаасай гэж хүсье. Тэгээд хүснээ зарснаа биелүүлээд эх орондоо очиод тэг гоё мөрөөдлийнхаа төлөө гоё тэр бизнестэй юу гэдэг бүх сансан зүйлийг бүтээсэй гэж өрөөе. Тэгээд надтай хамтдаа бичлэгээ дуустал нүдэнд та нартай баярлалаа. Дараагийн үзэсгэлэнтэй гайхалтай эмэгтэй баярлалаа хүртэл түр баяртай.